Үзэгчтэй хөтөлбөр үргэлжлэн тодруулга болонгаа хүрэх гэж байна. Бид студид түүхч Ууган Баярыг урьсан байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа, энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр бол маш чухал өдөр тохиож байна. Бүгд найрамдах Монгол улсаа тунхагласны 101 жилийн баярын өдөр бас тохиож байна. Тэгэхээр танд бас энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. За тэгэхээр бас таныг урьсан шалтгаан маань яг энэ баярын утга учирыг бас үзэгчдэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоос таныг урьсан байгаа. Тэгэхээр хоёул яг энэ өдрийн утга учирыг бас үзэгчдэд илүү мэдээлэх байдлаар хүргэе гэж бодож байна. За тэгэхээр энэ өдөр бол яалтч Монголын түүхэнд тохиолдсон олон чухал өдрүүдийн нэг нь болж байгаа. Одоо бид нар нийтийн торлын өмнөх 209 онд анхны хүннүү гүрэн Төрт улс хаан байгуулагдсан цагаас хойш үндсэндээ хаан засаглал гэдэг ийм засаглалын хэлбэртэй явж ирсэн. За энэ дундаа бол яг нэг 200 гаруй жилийн хугацаанд өөрсдийн гэсэн дөр улсгүй явж ирсэн. 11 онд бол буцаага хаан засаг сэргээсэн. Энэ хаан засгаар ингээд үндсэндээ 2000 жил явсан түүх маань 1924 оны 11 дугаар сарын 26-ны энэ өдөр бол үндсэндээ өөрчлөгдөж байгаа. Бид нэр хаан засаглалаас бүгд найрамдах гэдэг цоошин засаглалын хэлбэр рүү шилжиж байгаа. За тэр дотор төрийн эрх мэдлийн хуваарлалт, засаглалын хэлбэр гээд олон зүйлүүд өөрчлөгдөж байгаа гэдэг утгаараа бол Монголын түүхэнд бол одоо салшгүй чухал ийм өдрүүдийн нэг бол байгаа юм аа. Тусгаар тогтнолын баяр мэтээр ойлгодог иргэд маань түлхүү тий. Тэгэхээр яг энэ өдрийн утга учир яг юундаа байдаг. За судлаачид маань заримдаа одоо яг хоёр хуваагдаж бас түүхийг тайлбарладаг байгаа тий. Тэгэхээр таны хувьд одоо ямар байр суурьтай байдаг. За иргэдийн маань хувьд, үзэгчдийн маань хувьд яг түүхийг гуйлж ойлгоход бас жоохон хүндрэлтэй. Тэгэхээр судлаачид түүхчид маань илүү ихтэй судалсны үр дүнд бас мэдээллийг иргэдэд хүргэх нь зүйтэй байдаг болов уу гэж бас бодоод байдаг. Таны хувьд одоо ямар байр суурьтай байдаг? За ялч судлаачдын хувьд бол сүүлийн жилүүдэд санал бас энэ өдөр төр нэлээд хуваагддаг болоод байна. За өмнө нь бол юу гэдэг яг улс сонгосны баяр гэдгээрээ тэмдэглээд явдаг байсан. За сүүлийн жилүүдэд судлаачид нэг хэсэг нь бол энэ өдрийг баярлаж өгөх ёстой өдөр, нэг хэсэг нь бол үгүй ээ. Эсвэргээрээ бүр одоо эмнэн гашуудах өдрөө гэдэг ийм байр суурьтай. Тэгэхээр одоо юу гэдгийг үзэгч олон түмэн болоод одоо судлаачид биш учраас яг аль нь тал руугаа хэлбэх нь зүйтэй вэ гэдэг ч юм уу те асуудлууд бол тулгарч байгаа. Тэгэхээр бид нар ер нь бол нэг ард түмэн учраас нэг асуудал дээр нэг байр суурьтай л байх шаардлагатай. Аль нэг тал руу нь одоо хэтэрхүүлэн одоо дэмжих эсвэл хэтэрхийлэн бодруулан буруушаах ч юм уу байж болохгүй л те. Тэгэхээр 1924 оны 11 дугаар сарын 26-ны өдрийг бид нэр аваад үзэх юм бол 1911 онд тусгаар тогтнолоо зарласан. За ингээд хамгийн гол үйл ажиллагаа бол өөрсдөө дан ганц тусгаар тогтнох биш, бусад улс түмнэр тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэдэг нэг юм ажил одоо үлдэж байгаа. Тэгэхээр энэ зорилго бол бид нар үндсэндээ хэрэгжүүлэх гэж бүтэн хагас 100 жил, 50 жилд 1911-ээс 1961 оны хүртэл 50 жил тэмцэж байгаа. Энэ тэмцлийн одоо юу гэдгийг хамгийн чухал одоо үйл явдал гишүүрүүдийн нэг нь бол яахын аргагүй нь 24 оны анх дугаар үндсэн хуулиа батаж бүгд найрамд тулсаа тунхагласан явдал. За энийг бол үүдээ улс тунхагласан, тусгаар тогтносон гэж ойлгох нь бас жоох өрөөсгөл талтай. Яг л тусгаар тогтносон байдал бол 1911 онд аль хэдийн шийдэгчсэн. За бид үндсэн хуулиас гисэн харах юм бол үндсэн хууль дээр хэрэгжилж байгаа он тооллын асуудал байна. Он тооллыг бол нөгөө нэг богдхаант үеийн Монгол улсынхаа он тоолоор хэрэгжилж байгаа буюу одоо Монгол улсын 14-р он гэдэг нэр томьёогоор явж байгаа. Гэдэг нь одоо гэдэг богдхаант улсынхаа залгамж халаагаар явж байгаа. Одоо Монгол улсын үргэлжлэлээ гэдэг үндсэн хууль дээр хүлээн зөвшөөрсөн байсныг тодорхой харуулж байгаа. Тэгэхээр энэ өдөр бол улс тусгаар тогтносон биш, улс байгуулсан биш, бүгд найрамд тулсаа зарлан тунхагласан засаглалын хэлбэрт шилжсэн гэдэг утга агуулгыг бол илүүтэйгээр одоо барьж явах шаардлагатай. Иргэдийн маань хувьд, Монгол улсын иргэдийн маань хувьд юуг илүү чухалчилж ойлгодог байгаасаа гэж та хүсдэг вэ яг? Тэгэхээр энэ тусгаар тогтнол гэдэг зүйлийн үн цэнийг нь бид нэр одоо илүү сайн ойлгох хэрэгтэй. Тусгаар тогтнол гэдэг нь одоо юу гэдэг нь зөвхөн өөрсдөө тусгаар тогтносон гэж хэлэхгүй ш хүлээн зөвшөөрөл гэдэг асуудал. Бид нар одоо түүхэн туршид харах юм бол түрүүн би хэлсэн хагас 100 жилийн тэмцэл гэдэг. Тэр 1911 оны хувьсгал, 21 оны хувьсгал, 24 оны үндсэн хууль. За халахын голын байлдаан, за дэлхийн 2 дугаар дарын төгсгөлд монголчууд чөлөөлөлтөнд оролцож байгаа үйл явдал. За 1945 оны бүх нийтийн санал хураалт гэдэг энэ бүх үйл ажиллагаанууд бол ерөөсөө эцсийн үр дүндээ дэлхийд дахинд олон улсад одоо тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх ийм одоо алхмууд байсан гэдэг утгаараа бол бид нэр энэ бүх зүйлийнхээ одоо үн цэнийг нь ойлгодог, мэдэрдэг байх шаардлагатай. За мэдээж хэрэг зарим судлаачийн дэвшүүлээд байгаа саналууд байгаа шүү дээ. Тэрний үгээр энэ үндсэн хууль чинь өөрөө Оросын одоо хуулбар үндсэн хууль. Тийм учраас бид нэр энийг бол юу гэдэг өөрсдийн үндсэн хууль гэж үзээд байх шаардлага байхгүй. Яагаад тэгэхээр 1922 оноос эхлээд монголчууд өөрсдөө үндсэн хуулиа за бүрийн хурцлах юм бол богдхаантай үед ч гэсэн одоо санааны хаан намсрын гэвэсгэд үндсэн хуулиа бол одоо зохиож харахыг бол хичээж ирсэн. Энэ бүх үйл ажиллагааг нь таслан зогсоогоод одоо Оросын хуулийг
тулгын хүлээлгсэн. Тэгээ ард түмнийгээ жинхэнэ бус гэж ангилсан ч гэдэг юм уу те гэдэг утгаараа энэ бол юу гэдэг дараагийн түүхэн үйл явдалтай сөрөг нөлөөтэй гэдэг саналыг бол судлаачид бол дэвшүүлж бол мархан мэддэг. За хэдий тийм боловч энэ хууль маань өөрөө дараагийнхаа шатанд бол Монгол улсын бүрэн эрхэт байдал олон улсад хүлээн зөвшөөрөхөд бас нэгэн гол чухал гишүүр болж байгаа. Ялангуяа тухайн үеийн түүхэн цаг үе. Одоо Оросуудын зүгээс бас нэг гаргадаг нэг сонио хандлага байгаа юм л да бид нэр сайн анзаарах юм бол түүхийн туршид 1912 онд Монголд ирээд Монголыг үндсэндээ хүлээн зөвшөөрөх маягаар худалдааны гэрээ байгуулснаа дараах нь Хятадтай Монгол дундад иргэн улстай Монгол улсыг Хятадын одоо Хариат гэдэг зөвшөөрч одоо 15 оны Хяхтын гэрээ байгуулагдаж байгаа. За 1922 онд Монголын төлөөлөгчд Оросд очиод бас үндсэндээ хоёр орны засгийн газрууд бие биенийг хүлээн зөвшөөрсөн юм үйл явдал болж байгаа. Гэтэл үүний үйл явдлаас 2 жилийн дараа 1924 оны 5 дугаар сарын 30 буюу одоо үндсэн хууль батлагдахаас 6 сарын өмнө 31-ний өдөр бол юу болж байна гэхээр Грахны гэрээ гэдэг гэрээ байгаа. Энэ гэрээгээр бол Монгол бол Хятадын нэг хэсэг юм аа гэж бас хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр энэ түүхэн нөхцөл байдлын дээрээс улбалаад бид нар бол өөрсдийн үндсэн хуулиа яралтай баталж гаргахаас аргагүй. Яг үндсэн хуулийн батлагдсан процесс нь гэдэг юм уу, автага агуулгана гэдэг юм уу те олон дараагийн үр дагавар нь олон сөрөг болон элдийн янзын үр дагавар байж болох ч гэсэн тухайн нөхцөл байдал бид нэр өөрөө үндсэн хуулиа батлан гаргахаас өөр одоо үндсэн батлан гаргахад бол одоо гэдэг түлхэж болсон гэж ойлгож байна. Тэгэхээр хоёлаас түрүү ярьж штэ судлаачид тургчид маань одоо хоёр хуваагддаг те энэ тал дээр мэтгэлцдэг. Тэгэхээр таны хувьд одоо аль байр суурьд нь түлхүү байдаг вэ? Энэ талаараас тодруулъя. Миний хувьд бол яг судалгааны төвшөнд аваад үзэх юм бол яг нэг хувь хүнийхээ хувьд ч гэсэн би өөрөө бас багш хүн байгаа. Тэгэхээр хүүхдүүдэд бол би нэг л зүйлийг хэлдэг. Аль нэг түүхийн судалгаа гэдэг бол бид нэр өнөөдрөөс өнгөрснийг харж байгаа бол юудлаа. Ямар баримтыг хэрхэн ямар өнцгөөс харж байгаа. Тийм учраас чи унсан нэг бүтээл дээрээ дүгнэлт хийж болохгүй. Тэгэхээр бид нар бол нэг зүйл дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Тэр бол нэг тал руу хэлбимээргүй. Түүхийг гэдэг нь өөрөө хар цагаан байж болно. Тэгэхээр хар талын ч ярьдаг, цагаан талын ч ярьдаг. Тэгэхээр бол миний хувьд бол энэ хоёр байр сууриас зөв зохистой. Одоо үндсэн бүр өргөн хүрээндээ том утгаараа аваад үзвэл 24 оны үндсэн хуулийн дараагийн үр дагавар нь Монголын тусгаар технологи чухал нөлөө үзүүлсэн. Гэтэл ард түмний амьдралд магадгүй дараагийн дээр жинхэнэ бус ард гэж ард түмний ангилаад хэлмэгдүүлэлтэнд нөлөөлж байгаа гэдэг утгаараа бас сөрөг нөлөө бол байсан. Тэгэхээр аль алиг нь одоо хэтрүүлэхгүйгээр хэтрүүлэн магтахгүй, хэтрүүлэн буруушаахгүйгээр аль алинд нь цензуртай хандах шаардлагатай гэж одоо түүхчнийхээ хувьд харж авч байгаа. Түүнээс биш энэ өдөр бол баярын өдөр эсвэл одоо энэ нэлийн өдөр гэж одоо шууд бас нэрлэж цогох нь бол одоо учир дутагдaltaй. Хэлбэ яах вэ? Тэгэхээр та хүүхдүүдэд яг энэ талын бас хичээл ордог бас мэдээлэл өгдөг. Бас тий хүний хувьд ер нь залуучууд маань иргэд маань ер нь хэрхэн түүхээс судалж байгаа юм шиг харагдаж байна. Түүхийн талаар ер нь мэдлэг хэр байна гэж та түүхчний хувьд ер нь хэрхэн хардаг вэ? За ер нь бол түүхийг сонирхол үндсэндээ бол нэлээд бага л да. Ер нь бол одоо хүүхдүүдийн олонх нь математик, англи хэл явдаг. Гэхдээ Монгол хүн болсныхны тухайн улс түмнийхээ тусгаар тогтнолын үндсийг мөн чанарыг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр ер нь залуучууд ягаад эх орно гэсэн сэтгэлгээ нь бага байна вэ гэдэг асуудал яригадаад эхлэхэд бол яалчгүй түүхийн ойлголт нь энэ түүх гэдэг зүйл ямар үндсээр бидэнд ирсэн бэ гэдэг бид нар сайн ойлгодоггүй мэддэггүй байгаа юм л да. За одоо үндсэндээ бидний тусгаар тогтнол гэдэг зүйл эргээд харах юм бол маш олон хүний амиар, маш олон түүх соёлын дурсгалаар ирсэн юм зүйл. Энэ бүгдийг хүүхдүүдэд яг ойлгуулах тал дээр одоо юу яадаг л да. Хүчээр дутагдaltaй байдаг. Ягаад гэвэл дийлэн холох масс маань өөрөө хүүхдийн эцэг эхчүүд ч гэсэн түүхийн хичээл түүхч нь амархан юм. Уншаад цээжлээд л болоо. Үгүй ээ. Түүх гэдэг бол уншаад цээжлэх биш. Олон их сурвалжуудыг харьцуулан уншиж тэрэн дундаасаа зөв зохистой дүгнэлт гаргадаг ийм шинжлэх ухаан. Гэтэл энэний үндсийг нийт олонх массараа ер нь бол ойлгодоггүй зүгээр л цээжилдэг. Зүгээр 10 жил байх хэрэгтэй хичээл гэж ойлгодог. Түүхийн шинжлэх ухааныг зөв судлаад аливаа асуудал дээр ингээд зөв бурууг нь ангилан дүгнээд харьцуулт хийж чадсан хүн бол амьдрал дээр гараад ч гэсэн те нийгмийн олон хүчин зүйлийг бас судлаад харьцуулаад явах юм чадамжтай болдог. Тэгэхээр тэр утгаараа түүхийг одоо өнгөрсөн, баларсан, илэрсэн гэхээсээ л тэр юуг түүхийн шинжлэх ухаанаас бид нар авах юм, түүхээсээ бас юу суралцах юм гэдэг залуу хойч үе хүүхдүүд бол маш сайн анхаарах хэрэгтэй байна. Хуулиндаа бол одоо бүх нийтээр амрах өдөр болгоод бас багахгүй хугацааг өнгөрүүлээд байна. Тэгэхээр яг ингээд иргэдээс ч юм уу хүүхдүүдээс ингээд сэтгэл авахлаар төдийлөн мэдлэггүй байдаг. Ерөөсөө л яг амралтын өдөр мэтэрэг ойлгож авдаг. Гэхдээ энэ утга учирыг тайлбарлаж одоо энэ өдөр ийм өдөр юм а гэдгийг бас дэмжих
за мөн түгээх тийм сууг бас цөөхөн байгаад байгаа юм болов уу гэж бас сэтгүүлч миний хувьд бас хараад байгаа юм. Ер нь бол одоо юу гэдэг энэ өдөр амарна шүү гэж хэлчихэж байгаа, зарлчихж байгаа учраас биш. Яг яагаад амраад байгаа юм бэ? Яг амарна гэдэг нь бас яг юу гэлээд байгаа юм бэ гэдэг асуудал. Тэгээ амарна гэхэлэр хичээд арахгүй гэхэлэр гоё гэж үгүй залуучууд хүмүүс зарим нэг нөгөө ажил арахгүй мэн гэж баярлдаг гэдэг те. Гэтэл яг тэрний чинь амраад байгаа шалтгаан бас нэг талаараа тэр түүх соёлоо, өв соёлоо таньж мэдэх цаг хугацааг нь бас нэг тодорхой хэмжээнд гаргаад өгч. Одоо залуучуудын хувьд гэх юм бол амьдралын нэг хэмнэл дотор те түүх соёлоо судлах бас завчлаа гарахгүй гэж болно. Тэгвэл нэг өдрийн амралтын өдөр болгоод өгсөн учраас тэрэн дээр бас боломжоо гаргаад түүх соёл нэрээ юу юм болоо гэдэг тал дээр дараагийнхаа асуудал дээр ч юм уу бас нэг эргээд хардаг байвал энэ өдрийн бас гол мөн чанар нь байх болов. Түүнээс биш одоо үгүй бүх хүмүүсийн чихэнд очиод л те энэ өдөр чинь юм гээ тайлбарлаад яваад байх бол хэцүү. Тэгэхээр хүмүүс өөрсдөө ухамсарлах тал дээр л одоо маш анхааралтай, сонир сэрэмжтэй байх л шаардлагатай. Одоо байнгын эргэлзэж 100% гэдэг юм. Тийм яагаад гэвэл бид нар яг нэг хаалганы завсраар л харж байгаа юм шиг л дүгийг харж байгаа шүү дээ. Түүнээс биш хажууд нь амьдарч байгаагүй учраас тийм. Нэг зүйл нь бас их сонирхол татсан л да. Одоо манайх ч өөрөө эрэгтэй одоо улс орон. Тэгэхээр одоо эмэгтэйчүүдийн эрхийг бас яг тэгш ирэхээр хуулиар хуульчилж өгсөн байдаг тухайд. Тэгэхээр тэр үед танд тухайн байр суурь ер нь ямар санагдчихсэн бэ? Тэгэхээр ер нь бас нэг ийм зүйл дээр бас нэмэлт тодруулахыг шаардлагатай. Ингээ харахаар хөндөрлөлтний түүхэнд эмэгтэйчүүдийн байр суурь нэлээд доогор байж ирсэн байдаг. Монголд бол харин арай эсрэгээр хэдийгээр хуульчлаагүй боловч. Одоо жишээлбэл Монгол одоо эзэнт гүрний үе ярихад Монгол гүнжнэр өөрсдийн гэсэн эдлэн газартай ч юм уу байсан. За 20 дугаар зуун 19 дугаар зуунд Монгол төрж байгаа жуулчлалын тэмдэглэл дотор бол ер нь гэрийн бүхэл доторх үйл ажиллагааг тэгээ хоньмал хэнд ямар бэлгэсэлтүүх яах ихийг ер нь бүс хүчүүд мэддэг эрчүүд нь бол нэг жоохон ари угаадал сууж идэг гэдэг чим агуулгаар бичсэн байдаг байхгүй. Тэгэхээр Монгол эмэгтэйчүүдийн байр суурь бол нийгэмд ер нь бол өндөр байсан. Яг энийг бол хуульчилж одоо шашин шүтлэг үндэс угсаа хүйс эрхтэй эмэгтэй халуулгүй хууль нэгэн адил үйлчилнэ гэдэг энэ зүйлийг бол одоо хуульчилж болол өгснөр бол энэ үндсэн хуулиас тодорхой хэмжээнд ач холбогдолтой. Өмнө нь бол одоо юу гэдгийг эрхтэй эмэгтэй хоёр хүн магадгүй улс төрийн ямар нэгэн маргаа хэлээгээд эрчүүд нь илүү давуу талтай байж болох байсан бол одоо үгүй хоёулаа ижилхэн эрхтэйгэр байна гэдэг утгаараа бол үүдээ орчин үеийн бас нэг юм шинэ дэвшилттэй ойлголт орж ирж байгаа гэж харж байна. Та түрүү яриандаас хэлжсэн яг энэ хуульчилж өгснөөрөө яг өнөөдрийн бий болж байгаа энэ зүйлүүд маш олон одоо эерэг талтай. Тухайд мэдээж болж исэн процессууд бас сөрөг зүйлүүд байсан. Гэт бас түрүү ярьжсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь бол ингээд бид нэр тэр хуулиа ингээд дотор нь задлаа л үзээд ах юм бол сонин зүйл залтууд байгаа юм л да. Одоо тэр хуулийн зүйл затар ямагт ашиг иргэмжсэн бусдыг мөлжөгчд буюу одоо бидний ярьдаг одоо хуваарь бизнес эрхэлждэг те энэ капиталист нийгмийн энэ мөн чанар болсон зүйлийг хоригдсан зүйл заалтч гэдэг юм уу байна. Гэтэл яг цаагаараа мөн чанараараа бүр өргөн хүрэндээ аваад үсэх юм бол одоо хүн хүнээ дарлах мөлчих биш. Харин одоо бүгд эрхтэйгш амьдрах ёстой гэдэг ч юм уу те. Орчин үеийн хүний эрхийг бас тодорхой хэмжээнд дээдэлсэн зүйл заалтууд шашин шүтэх эрх чөлөөний асуудал их ч гэдэг юм. Яг хуу явцдаа бол зөрчигдөөд ламдар лугаа чиглэсэн хэлмэдүүлэлт энэ гараа явж байгаа боловч яг хууль дээр өөрөө бол шашны эрх чөлөөгч юм уу тусгаад өгчихсөн. Яг хуу яг Монголын хөрсөн дээр 100% буугаагүй үндсэн хууль боловч бас тодорхой хэмжээнд одоо үндсэн хуулийн орчин үеийн одоо энэ засаглалын хэлбэрийн мөн чанарыг бас хадгалсан. За дараагийн хар мэдээж хэрэг сайжруулах явж байгаа шүү дээ. 1940 оны үндсэн хууль, 1960 оны үндсэн хууль, за тэгээ хамгийн сүүлд нь 92 оны үндсэн хууль дээр бол яг орчин үеийн одоо энэ хүний эрх хэрэгчлээний ойлголт бол жинхэнэ утгаараа гарч ирж байгаа. Энэ бүх хуулиудыг одоо үндсэн гэдэг утгаараа 24 оны үндсэн хууль маань бас хэдий учир дутагдaltaй боловч бас ач холбогдол өндөртэй юм бол. За баярлалаа. Асуултын төгсгөлд одоо өнөөдөр энэ ойтод зориулаад үзэгчд маань, иргэд маань юуг хамгийн их ойлгоосаа гэж хүсэж байна. Та яг энэ өдөртэй холбоотойгоор ойлгодог байгаасаа, мэддэг байгаасаа гэж бодож байна. Яг энэ өдөртэй холбоотойгоор бид нар бол зөвхөн нэг юм түүхээ нэг жоохон богиносгож харахгүйгээр тэр бүгд найрамд хулсан, зарлан тоглосон гэдэг илүү их одоо ойлгодог байгаасаа. За энэ өдөр бид нар Улаанбаатар хотын маань өнөөдрөөс эхлээд яг 101 жилийн өмнө их хүрээ нэртэй байсныг нь Улаанбаатар хот гэж нэрлэж байгаа. Тэгээ энэ бүх одоо нэг юм өдөр тутмын бас нэг юм жижиг түүхийн ойлголтуудаас мэддэг байгаасаа. Тэгээд одоо бид нар одоо юун дээр хэлэх гээд байна гэхээр үндсэн хуулийг би хэлсэд хоёр талаар тайлбарлаад байна. Нэг нь хар бараан байна, нэг нь эерэг байна гэдэг. Гэхдээ энэ үгийг би бол одоо тодорхой тайлбарлсан нэг үг нь Маршал Орлогийн Жавлсгийн хэлсэн үг юм болов уу гэж боддог юм. Тэр үг нь болохоор их орон тусгаар тогтнолын төлөө өгөхгүй амь орсохгүй ч асууж үгүй учраас маш их эрхэмлэж яваараа хэмээн тусгаар тогтнолыг хооч үлдээвэ гэж. Тэгэхээр энэ ард түмэн маань хүүхд залуучууд маань тусгаар тогтнол гэдэг зүйл ямар хуу үн цэнээр бидэнд ирсэн бэ? Бүхэл бүтэн хагас 100 жилийн тэмцэл
те биднэрт яаж ирсэн бэ гэдэг тал дээр илүү ухаантай ханддаг байгаасаа гэж л хүсэж байна да. Баярлалаа. Үзэгчдээ тодруулга булангаар өнөөдөр Түүхч Ууган баяр оролцлоо.